Аймгийн 1-р хорооллын 12-13 дугаар байрны дунд орон сууцны барилга барьж байгаа талаар тус хэсгийн оршин суугчид аймгийн тамгын газар гомдол ирүүлсэн байна. Уг гомдлын дагуу аймгийн тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс хяналт тавин ажиллаж барилгын ажлыг зогсоосон байна. Зүг шүү дээ. Яаж ч бодсон хардаа. Одоо энэ барилга чи айгүй хүүтэн. Манай байрын 1-р орцсон байхгүй юу? Айгүй хүүтэйс дээ өвөл. Бид нар өвлийн цаг цаа манайхыг хагас бүтэн сая дээр 2 өдөр дасалж байгаа юу бүр дулаана ерөөсөө өгч чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд энд 9 давхар барилга барьчвал хэцүү үсттэй. Одоо миний мэдх юм ер нь тэр л байна. Тэгэхээр чинь урдах байраа яаж дулаацуулж чадахгүй чи дараагийнхаа болооцуулж чадахгүй. Тэгээд 1-р 2-р хүүхдүүд хаана тоглох юм. 9 давхар барилга бариад дээр нь хаана машиныхаа зогсоолыг шийдэх юм. Дээр нь дулаан хаанаасаа ингэж яах юм өгөх юм. Тэгэхээр энэ халуун дулаанаа өгч чадахгүй үедээ дахиад энэ дэр ингэж нэмээ барилга оруулах үнэхээр хэцүү л ах. Ер нь бол би үл эсэргүүцэж байгаа. Хүүхдүүд маань ч гэсэн л дург байгаа шүү дээ. Яаж ч бодсон. Тэгэхээр энд ингэж барилга барина гэхлээр эндээ чинь шугам татна. Дулааны шугам татна. Халуун усныхын шугам татна. Хүйтэн усныхын шугам татна. Тэгэхээр одоо хөрөлцөхгүй байгаа юм биднийг одоо өвлийн цагт хөдөөжил алахгүй бол өөр юм байхгүй. Нэг удаа хөдөх төгсөн удаа бий. Тийм учраас миний хувьд бол энэ байшинг бариулахыг шаардлага байхгүй бахаа. Одоо энэ ягаад өгөхлөөр инженерийн шугамгүй юм дээр юм барина гэсэн чи юу гэсэн үг. Тэгэхээр энэ рүү ингээд энэ бүх юмыг чинь хаана. Одоо энийг сайхан засаад энэ юуг энэ дэлгүүрч одоо байх хэрэгтэй ч юм уу ч юм уу. Энийг ч гэсэн одоо энэ байртай ингээд юу яачих хэрэгтэй. Нэг чөлөөтэй ягаад байж болдоггүй. Эндээс нар тусдын өглөө өхөн өдөр ингээд шууд энэ юм дээрээс. Тэгэхээр чинь энд нэг юм халахлах хэлээр энэ бүх аюулууд бүгд халахлагдана гэсэн үг. За ийм л байна. Тэгээд миний хувьд бол энийг бариулахын шаардлагагүй байх уу? Ийм газар мундаа биш. Зистаг 1-р хорооллын 12-13 дугаар байрны дунд одоо хашаа нураагаад барилга барих гэдэг нэгсэн мэдээллийг аваад газар дээр нь очиж ажилласан. Тэгээд Золтим гэж компани хүнсний дэлгүүр ажилладаг 190 орчим метр квадрат хэлбэр эзэмшдэг юм зөвшөөрлөлтэй билээ. Тэгээд эднийх одоо үйлчлэгээтэй орон сууц 12 давхар үйлчлэгээтэй орон сууц 9 давхар үйлчлэгээтэй орон сууц барина зөвшөөрлөлтэй гэдэг ингээд ажлыг хийсэн байсан. За гажлыг бол газар дээр нь зогсоосон. Тэгээд холбогдох материалыг одоо дараа нь судлахад Дангаасрын зарцлагын нэг тийм үйлчлэгээтэй 9 давхар орон сууц гэсэн зөвшөөрөл авсан байт юм лээ. Тэгээд ер нь бол юуны газар төлөлтийн техникийн зөвлөлийн хурал гэж байдаг. Энэ хуралд бол материал өгөөд, өсөлт өгөөд, энэ хурал бол сая 19 оны 4 сард авралдсан байдаг. Тэгээд энэгээр иргэдийн одоо зөвшөөрөл байхгүй байна. Тэгээд дээр ногоон байгууламжийг эрхэн шийдвэрлэж байгаа ногоон байгууламжийн нэг шиг мод яг энэ бас газар өргөдөхийг гэсэн өсөлт авсан биз. Тэгээд энэ өргөдөгч байгаа газар дээр ийм орсон байна гэдэг ийм одоо зүйлүүдийг тодруулаад ингээд дахин техникийн зөвлөлийн хуралд орох шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Тэгээд энэ зөвлөлийн дагуу бол ямар нэгэн зөвшөөрөл ажил эхлэх зөвшөөрөл байт юм уу аваагүй байгаа. За зүгээр компани бол ямар үндслээр ажил эхлүүлсэн бэ гэхээр зэрэг Дангаасан зарцлагын нэг юм захирамжийг танилцуулж байгаа. Тэгээд энэ дагуу ямар ч байсан иргэдийн гомдлын дагуу ажил эхлэх зөвшөөрлийн ажил эхлэхийн зогсоочсон холбогдох одоо хуулийн байгууллагуудаар хуулийн одоо хүрээнд ажлуудыг бүгдийг шалгаад явж байгаа. Сая Тус барилгыг Золтим компани эхлүүлсэн байна. Тиймээс тус компанид мэдээлэл өгч үйл ажиллагааг зогсоож хашааг болгожээ. Цаашдаа тус компани оршин суугчдад зураг төслийг танилцуулан зөвшөөрлөсний дараа ажил эхлэх зөвшөөрлөг олгохыг мэдгдсэн байна. Иймд оршин суугчдын өөрсдийн санал бодлоо зөв илэрхийлж нэгдсэн санал гаргаж дээрх байгууллагатай зөвшөлтсөлд хүрэх зүйтэй юм а.